Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Жон-Пол Завадский Тхонсал онгоц буюу цэргийн тээврийн нисэх онгоцны ахлах механикч, ахлах түрүүч цолтой бөгөөд 1998 оны ихээр тэр Африкийн Габон дахь үүргээ биелүүлээд буцан ирж нэлээд удаан хол байсан эхнэр Никол 10 настай охинтойгоо уулзаж аз жаргалтай байлаа. Тэд охинтойгоо хамт баазынхаа ойролцоох жижигхэн тосмос үжид өөрсдийн бариулсан байшинда 7 жилийн өмнөөс амьдарч байгаа юм. Гэвч буцаж ирснийхээ дараа удалгүй Жон-Пол маш их ядарч ханиалгаж эхэлсэн. Тиймээс эхнэр Никол нь түүнд ханиадны сироп авч өгчээ. Гэтэл нэг сарын дараа Жон-Пол суулгалт өгч бөөлжих шинж тэмдэг илэрч нүд нь улаасан байна. 1998 оны 2 дугаар сарын 14-нд гэгээн Валентины өдөр түүний бие улам муудсан байв. Тэр өдөр Никол нөхрийнхөө биеийн байдал санаа зовж тэдний өрхийн эмч болох Мишель Тухуяпигог дуудчихэ. Эмчдүүд удалгүй ирж үзлэг хийгээд эм бичиж өгөн зарим шинжилгээг хийхийг зөөлсөн ч түүний хэлснээр тийм ч ноцтой зүйл илрээгүй байна. Гэвч Жон-Пол улам бүр ядарч туйлдаж байсан бөгөөд баазаасаа хэд хоногийн чөлөө авч гэртээ амарсан ч дээрдэхгүй л байлаа. 3-7 хоногийн дараа түүнтэй хамт ажилладаг Этьен гэх залуу эхнэрийнхээ хамт Жон-Полын биед санаа зовж байсан учраас гэрт нь зочлон ирдэг. Тэднийг ирэхэд Жон-Пол хэвтэж байсан бөгөөд бараг 30 минутын дараа л босож тэдэнтэй хамт ширээнд суужээ. Гэтэ тэр нарны шил зүүчгсэн маш удаанаар нурууга бүгдэлгэн алхаж байлаа. Яг л өндөр настай өвгөн шиг. Тэр том биетэй булчинлаа гэрүүл чирэг жинхэнэ уул шиг эр хүн байсан. Тийм болохоор тэр хоёр гайхан цочирддог. Этьен, Жон-Пол чи зүгээр үү? Наад шилээ авдаа яагаад шил зүүчгсэн гэхэд тэр шилээ авахд нүднийх нь бүх цагаан хэсэг нь улаачсан байв. Этьен Жон-Полд эн чинь зүгээр л энгийн асуудал биш байна да. Чи эмчид үзүүлсэн юм уу гэж асуухад тэрээр тэгсэн санаа зовлтгүй манай өөрхийн эмч намайг хянаж байгаа гэж хэлсэн байна. Харин Никол бол огт санаа зовсон шинжгүй яг л өрдийнхөрөө инээмсэглэн сууж байв. Яг тэр үед өрхийн эмч нь бас л тэнд ирж таардаг. Энэ өдөр 3 сарын 8 байв. Эмч нь Жон-Полинд өдөр бүр ирж биеийн байдлыг нь шалгадаг байлаа. Тэгээд Этьен эмчээс Жон-Полын бие яасан талаар асуухад тэрээр Жон-Пол Африкаас саяхан ирсэн. Тэнд спортоор их хичээллэж биеэ хит ядрааснаасаа болоод түүний даралт нь нэгссэн байна. Хэрвээ даралт нь 15-аас доош буужих юм бол тэр дахин хэвийн байдалтай орноо санаа зовлтгүй гэжээ. 3 хоногийн дараа 3 дугаар сарын 11-нд Никол хадам ээж рүүгээ гинэт уцтаж чичирсэн хоолоогоор Жон-Пол нас барчихлаа гэж хэлсэн. Энэ мэдээ гэр бүлд нь үнэхээр аимшигтай байлаа. Өнөөх тэсвэртээ ирж хүчээр дүүрэн байсан залуу гинэтхэн хорвог орхисон нь итгэмээргүй байсан. Жон-Пол Завадский хүүхэд байхасаа л онгоцны талаар мөрөөцөөр ирсэн. Түүний аав ээж нь Польшоос ирсэн цагаачд байсан ба тэр Шатонов-сюр-Шер гэдэг хотод төржээ. Тэр 21 настайдаа Николтэй нэгэн дискотект танилцсан байна. Тэд гэрлээд 8 жилийн дараа огноо төрүүлжээ. Гэвч энэхүү ахлах түрүүд Жон-Пол Завадский 39 наснда эд амьдралынхаа цэцэглэж явсан үедээ гинтхэн таалд өгсөв. Түүнийг нас барсны эмчийн баталгааг тэдний өрхийн эмч гаргасан бөгөөд тэрээр тодорхойлохдоо зуурдаар нас нөхцсөн гэсэн байна. 1998 оны 3 дугаар сарын 16-ны даваа гараг Жон-Полын оршуулгын өдөр эхнэрийнх нь хүсэлтээр арим ёслолын ажиллагааг маш өргөн хүрээнд зохион байгуулсан. Цэргийн ёслол агаарын цэргийн баазын нислэгийн талбай дээр болж дараа нь Жон-Полын шарлыг түүний өөрийн ажиллаж байсан онгоц болох Тхонсал арзууж эхнэр Николын хүсэлтээр түүний төрсөн нутаг болох Шатонов-сюр-Шер хотод оршуулдаг. Бүх хүмүүс Жон-Полын тухай магтан сайшааж ёслол үнэхээр сэтгэл хөдлөм болсон байна. Гэвч тэр өдөр нэгэн жижигхэн боловч хачирхалтай явдал болж өнгөрсөн нь Жон-Полын ээж сүм дотор хүүгийнхээ шарлыг эцсийн удаа үнсгэд Никол маш их уурлаж очирдон сүмээс буян гарч уйлан хашгирч үгүй энэ бол боломжгүй яагаад яг өнөөдөр надад ингэж хандаж байгаа өнөөдөр л биш шүү гэх мэтчлэн хачирхалтай үүдэл гаргаж бүгдийг гайхшруулсан байна. Ямар ч тач оршуулах ёслол ёс төртөгөөр болж өндөрлсөн. Оршуулгын дараа Жон-Полын ээж бэрээсээ юу болсон талаар Жон-Полын сэтгэл санаа докторгүй байснаас амиа хорлох талаар бодож байсан юм уу гэхчлэн асуухад Никол маш ихээр уурлаж одоо энэ талаар битгий яриад вэ? Ямар хэцүү юм гэсэн байна. Хачирхалтай Жон-Пол нас бараад сар гарны дараа Никол нэгэн тансаг зэрэглэлийн шинэ машин авсан нь хүмүүсийн дунд таагүй сэтгэл төрүүлв. Нэгэн танил Николд санхүүгийн нөхцөл байдлаа бодсон ч ийм үнэтэй машин авах хэрэгтэй байсан юм уу? Хямдхан энгийн машин авсан ч болох байсан гэхэд Никол одоо надад нөхөр минь байхгүй. Машиныг засах ч хүн алга. Тиймээс найдвартайгаар нь шинэ машин авсан дээр гэж хариулсан байна.
Өгөрч зогсохгүй Никол маш их мөнгө зарцуулж байшингийнхаа дотоод засал болон цэцэрлэгээ бүхэлд нь мэрэгжлийн хүмүүсээр өөрчлүүлжээ. Энэ бүх тансаг хэрэглээ 800 хүн амтай жижигэн тосхны хүмүүст сонин содон санагдаж ядаж 6 сар хүлээж болоогүй юм байх таа гэж ярьцгааж байлаа. Гэхдээ энэ тансаг хэрэглээнээс илүүтэйгээр Орсын суугчдын анхаарлыг татаж байсан зүйл нь тэдний өрхийн эмч тэднийхээр байнга орж гарч байсан явдал юм. Энэ үйлдэл нь Жон Полыг нас барахаас ч өмнө давтагдж байсан зүйл учраас нэрийн энэ Жон Полын үхэл арай энэ хоёртой холбоотой биш байгаа гэсэн сэжиг цуурхал тосхон даяар тарж эхэлдэг. Эцэст нь Жон Полын ажиллаж байсан агаарын цэргийн баазаж тархаж баазын удирдлагын чихэнд хүрчээ. Дүд удалгүй Никол баазын даргад загтал бичсэн. Тэрээр цахиандаа өөрийгөө оголын хотод настайчуудын асрамжийн газар ажиллаж байсан баазыг өөрийнх нь хоёр дахь гэр бүл гэж үздэг учраас өөрт нь агаарын цэргийн баазад ажил олж өгөхийг хүссэн байна. Үүний дараагаар түүний өрхийн эмч баазын даргатай утсаар холбогдож та Николыг анхааралтай авах хэрэгтэй байна. Тэр нөхрийгөө өнгөрснөөс хойш маш хэцүү байдалд байгаа. Хоол унднаас гарч турж ицсэн. Хэрвээ түүнийг ингээд орхичих юм бол амиач алдаж магадгүй хэмээн ярьсан байна. Энэ цуурхал Никол болон эмчийн гаргаж байгаа үйлдэлүүд дээрээс нь Жон Пол Габан руу явхаасаа хэдхэн 7 хоногийн өмнө эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд бүх зүйл 100% хэвийн гарсан байсан хүн гинэт нас барсан нь баазын даргад нэг л сэжигтэй санагдаж тэрээр цагдаа нарт мэдэгдэж мөрдлөг явуулж өгөхийг хүссэн байна. Ингээд 1998 оны 5 дугаар сарын эхээр мөрдөн байцаагч нар албан ёсоор урьдчилсан мөрдөн шалгалт эхлүүлв. Эхэндээ мөрдөн шалгалт ямар ч баримтгүй зөвхөн цуурхал хардлага дээр тулгуурлаж байсан учраас тэд Николийн санхүүгийн байдалд анхаарал хандуулв. Никол 1998 оны 4 дугаар сарын 22-нд тэрээр ажилгүй хэрний 120 мянган франк буюу ойролцоогоор 18 мянган евроны үнэтэй тансаг зэрэглэлийн Мерседес шинэ машин худалдан авсан байв. Энэ их мөнгө хаанаас гараад ирв гэсэн чинь Жон Пол амьдралдаа маш болгоомжтой ханддаг хүн байсан бөгөөд 2 жам насны даатгал хийлгэсэн байжээ. Энэ даатгалаар нийтдээ 20 сая франк буюу өнөөдрийн ханшаар ойролцоогоор 3 сая евротой тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авах ёстой байсан. Даатгалын компанич маш хурдан мөнгийг шилжүүлсэн бөгөөд Никол 2-3-7 хоногийн дотор энэ мөнгийг гад дээр авчээ. Энэхүү мөнгөөрөө дээр хэлсэнчлэн зөвхөн машин авсангүй шин тавилга цэцэрлэг тогтчуулалт хийлгэсэн. Гэтэ хамгийн гол нь Жон Пол нас барахаас өмнө тэдний байшин барьцаанд байсан бөгөөд 500 мянган франкийн өр хуримтлагдсан байж. Хэрэг тэр амьд байсан бол байшингаа алдах аюултай байлаа. Энэ нь 2 дугаар сарын эхээр тохиож байсан. Харин Жон Пол нас барснаар даатгалын мөнгөөр энэ өрөөдөлж үлдсэнийг нь Никол авсан байна. Мөрдөн шалгалт ч үргэлжилсээр тэд Николийн утасны жагсаалтыг шалгаж үзэхэд 1998 оны 3 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө болон Жон Пол нас барсан өдөр 3 дугаар сарын 11-нд Никол болон эмч Мишель хоёрын хооронд маш олон удаа холбоо байрсан байх бөгөөд хамгийн сүүлчийн дуудлага нь Жон Полыг нас барахаас цагийн өмнөхөн хийгдсэн байв. Эцэст нь прокурорын шийдвэрээр энэ үхлийг аллага байж болзошгүй гэж үзэн албан ёсоор эрүүгийн хэрэг нээжээ. Ингээд 1998 оны 6 дугаар сарын 2-нд Жон Полыг нас барснаас 3 сарын дараа өглөөний 9 цагт Шатунов-Сюршех хотын оршуулгын газар цагдаагийнхан шаардлыг ухаж эхлэв. Нууц үйл ажиллагаа төлөвлөсний дагуу явагдаж байсан ч гэнэт нэгэн сонин үйл явдал тохиолддог. Оршуулгын газрын үүдэнд нэг эмэгтэй ирж нөхрийнхөө булшин дээр цэцэг тавихыг хүсжээ. Тэр эмэгтэй өөрийгөө танилцуулахдаа ахлах дөрөвч Жон Пол Завадскигийн эхнэр гэсэн байна. Мөрдөн байцаагч дүүнд нөхрийнх нь шаардлыг ухаж жинхэнэ үхлийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийх гэж буйг тайлбарладаг. Энэ үгийг сонссон Николийн зүгээс огтхонч уур уцаар эсэргүүцэл, уй гашуй гараагүйч гинэтгэн мөрдөн байцаагчийн хүлэн дээр нь бөөлцсөн байна. Хэрэгтнүүдээс нууцаар эхлүүлсэн үйл ажиллагаа ил болсон учраас цагдаа нарыг ахаж явсан мөрдөн байцаагч шүүгч рүү залгаж болж буй байдлыг тайлбарлахад тэрээр шууд Николыг түр хугацаагаар саатуулах тушаал гаргаснаар түүнийг саатуулах байр руу авч явдаг. Учир нь Никол одоо өөрийгөө нөхрийнхөө үхэлд сэжиглэгдэж байгаа гэдгээр мэдсэн болохоор зүгтах магадлалтай эсвэл амиаж хорлож магадгүй эсвэл эмч рүү залгаж мэдэгдэж магадгүй гэж үзсэн. Жон Полын шаардлыг Парисын шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү хүргэж задлан шинжилгээ эхлүүлсэн бөгөөд шүүгч өөрөө ч оролцсон. Үүнтэй зэрэгцээд эмч Мишель ч мөн Оголын хотын цагдаагийн газар руу дуудагдсан бөгөөд хоёуланг нь тус тусад нь байцаасан байна. Эхлээд Николыг байцаахад тэр эхэндээ эмчтэй харилцаатай гэдгийг үгүйсгэж энэ бол миний найз, миний итгэж зөвлөдөг хүн гэж мэдүүлж байв.
Мөн тэр хэлэхдээ Жон Пол өглөөс эрэхтэй өмнөхөөсөө ч дээр байсан. Өглөөний цагаан маш сайн уусан гэж хэлсэн байна. Харин эмч Мишель тайлбарлахдаа Жон Полд эмчилгээ хийж байсан дараа нь нас барсныг нь баталж гэрчлэгээ бичсэн гэв. Эндээс харахад эмчид сэжигтэй зүйл харагдаагүй учраас мөрдөн байцаагчид барист задлан шинжилгээнд оролцож байгаа шүүгчээс асуухад шүүгч задлан шинжилгээ удахгүй дуусгах гэж байна. Одоохондоо саатуулж бай гэж тушаадаг. Задлан шинжилгээгээр тархины хүчил төрөгчийн дутагдлаас үүдсэн ноцтой гэмтэл илэрсэн ба өөрөөр хэлбэл нас барахаас өмнө комын байдалд орсон гэсэн үг байлаа. Шүүгч барисаас оголын год руу буцаж хамгийн түрүүнд эмчтэй уулзаад түнд "Та миний удирдлагын доор цагдан хорогдож байгаа. Миний хувьд 2 хувилбар байна. Та бол үнэхээр муу эмч. Өөрөөр хэлбэл өвчтний эмнэлэгтэн цаг тухайд нь хэвтүүлэх шийдвэрийг гаргаж мэддэггүй. Эсвэл та бол хорлогч" гэж хэлээд мөрдөн байцаагчдын мэдлэлд орхиод явдаг. Энэ үед эмч Мишель Жон Полын цогцсон задлан шинжилгээ хийсэн гэдгийг мэддэг. Ингээд тэр задлан шинжилгээний дараа хордлогын шинжилгээ хийхийг мэдэж байсан тул тэр өөрөө үннийг илчлэх шийдвэр гаргажээ. Ингээд албан ёсоор түүний байцаалт эхэллээ. Түүний байцаалт шөнө 22 цаг 30 минутанд эхэлж өглөөний 4 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн байна. Энэ нь асуулт хариулт гэхээсээ илүү маш урт ганцаарчилсан нэг хүний яриа шиг байсан байна. Тэр бүхнийг анхнаас нь өөрөөр хэлбэл Никол Завадскийтэй хэрхэн танилцсанаасаа эхэлж ярьсан. Мишель Никол хоёр 7 жилийн өмнө танилцсан бөгөөд Никол тухайн үед эмчид очиж үзүүлснээр тэдний харилцаа эхэлсэн. Тэр хоёр бараг л анхныхаа харцаар л хоорондоо дурлцгаасан байна. Никол тэр үед маш их гунигтай ганцаардмал харагдаж байж. Учир нь 1991 онд Жон Пол Персийн булангийн дайнд ажиллагдан хэдэн сараар явсан байв. Энэ үед эхнэр нь өөрийгөө орхигдсон мэдэрч сэтгэл санааны хямралд орсон байжээ. Никол эмчдээр 7 хоногт хэд хэдэн удаа ирж тэдний харилцаа мэргэжлийн хүрээнээс хальж удалгүй Мишель түүний хувьд найз, итгэмжлэгч, дараа нь амарган болон хувирчээ. Мишель Николын амьдралын тухай аимшигтай зүйлсүүдийг аж мажмаар мэдэж эхэлсэн бөгөөд Никол эмчид Жон Пол өөрийг нь хүчирхийлдэг, маш хатуу хүн. Тэр зөвхөн зодоо зогсохгүй бэлгийн хүчирхийлж бас үлддэг. Заримдаа бүр түүний найзууд нь хамт ирж хүчирхийлдэг. Хамгийн аимшигтай нь энэ хүчирхийллийг нөхрийнх нь найзууд бичиж авдаг байсан байна. Энэ бүхнийг сонссон Мишель маш ихээр цочордоож Николын шарх сорвигч өөрийн нүдээр харсан гэж мэдүүлдэг. Мишелийн хувьд тэр өөрийгөө энэ эмэгтэйг аврах ёстой хүн гэж үзсэн. Гэхдээ түүний 10 настай охин ч бас Жон Полын хатуу гаргас авирын золиос болж байгаа гэж Никол түүнд ярьсан байдаг. Энэ үеэс эхлэн эмч зөвхөн Николыг биш охиныг нь ч бас хамгаалах ёстой гэсэн бодолд улам гүнзгий автсан байна. Ингээд тэд бие биендээ улам ихээр татагдаж гэр орноор нь өдөр болгон орж гарч охин нь ч бас түнд сайн байдаг болжээ. Охин нь Мишелийг аваасаа ч өөрчлөө үзэж зургууд зурж түн дээрээ жижигхэн хөргөн зүрхнүүд хүртэл зурдаг байж. Мишель ирэх болгондоо тэднийг баярлуулж төрсөн өдрийг нь хүртэл тэмдэглэдэг байлаа. Мишель Николын нагаз эгч Жюли гэдэг эмэгтэйтэй байн гоцаар ярьдаг байсан бөгөөд Мишельд Николын амьдралд тохиолдсон явдлуудыг нэг нэгэнгүй тайлхнадаг байлаа. Тэр нэг удаа ярихдаа Жон Пол галзуурсан мэт уурлаж Николын гарыг хугалсан гэж хэлээд Николын төлөө ихэд санаа зовж байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ Мишель хизээж нагаз эгч Жюлитэй уулзаж байгаагүй. Никол улам эмзэг сул дорой болж өдөр шөнөгүй эмч рүү залгадаг болсон байлаа. Энэ дуудлагууд нь нөхөр нь буцаж ирэх бүр улам олширч тэр дахин намайг зодлоо гэх мэтчлэн гомдолтой байсан байна. Заримдаа тэр шөнө 25-аас 30 удаа утасдсан байсан тэмдэглэгдэж үлдсэн байна. Гэхдээ Мишельд энэ бүхэн огтхон ч хүнд санагддаггүй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Мишелийн уур бухимдлан дөрж сэтгэл санаагаа арунж эхэлсэн ба түүний өвчтнүүд ч түүнийг танихаа болсон гэдэг. Сүүлийн жилүүдэд тэр өмнөх шигээ ажиллахаа болж маш их ядарч сэтгэлээр унсан үйлчлүүлэгчийнхээ асуудлыг сайн сонсохгүй болсон гэж хүмүүс ярьж байлаа. Тэр эцэст нь эхнэр 3 хүүхдээсээ салж Николыг хамгаалахаар шийддэг. Мишелийн хувьд цаг хугацаа өнгөрөх тусам гарц байхгүй мэт санагдаж нөхрийг нь устгах л ганцхан гарц гэж үзжээ. Түүний санаа бол зүрхийг шууд зогсоодог тариа хийх байсан бөгөөд энэ санаагаа Никол дэлгэд дэрж зөвшөөрсөн байна. Жон Пол даалгавраасаа буцаж ирээд ханаж эхэлжээ. 1998 оны 2 дугаар сарын 11-нд үүнийг боломж гэж харсан Никол түүнд сироп худалдан авч эмчийг дуудаж түүний бэлтгэсэн эмийн холцыг өгч унтуулад дараа нь зүрх зогсоох тариагаа хийх байлаа. Гэвч Жон Пол маш эрүүл чирэг хүний хувьд эмэнд бууд өгсөнгүй. Эдгээр эм нь хэнийг ч нам унтуулах ёстой байсан ч түүнийг бүрэн унтуулаагүй. Мишель алах гэж байгаа хүнийхээ нүд рүү харж байгаад зорилгоо гүйцэлдүүлэх зориг гаргаж чадахгүй байсан учраас тэр буцаад гэрлүүгөө явсан ч удалгүй дахин ирж
Жон Полыг дахин унтуулах гэж оролцсонд амжилтгүй болсон учраас түүнийг дижиталийн гэх бодисоор хордуулах гэж оролцдог. Энэ бодис нь дигиталис гэх ургамлаас гаргаж авдаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол хор болдго юм байна. 2 дугаар сарын 14-нд Жон Полд бөөлж өгөх, суулгалт өгөх шинж тэмдэг илэрч нүд нь улаажээ. Никол эмчийг дахин дууддаг. Энэ удаад эмч нүднийх нь асуудлыг намдах тариа гэсэн боловч үнэндээ тэр тарианд нь зүрхний хэмнэл алдагдуулж зүрх зогсоох бодис хийсэн байлаа. Гэсэн ч Жон Пол дахин тэсэж гардаг. 2 дугаар сарын 19-нд Жон Пол бааз дээрээ очиж хэсэг амрах чөлөө хүссэн. Түүний хамтран ажиллагчид нь цэргийн эмчид очихыг зөвлөсөн ч тэр татгалзсан. Учир нь хэрв эмч дээр очих юм бол даалгаварт явах боломжгүй болно гэж тэр айж байсан байна. Ингээд Жон Полыг тэдний өрхийн эмч Мишель өргөжлүүлэн хяналтандаа байлгадаг. Мишель түүний зүгээр л ядарсан хэмээн үзээд магний ухал зөвлөсөн мэт боловч үнэндээ тэр жинхэнэ магнины оронд 2 төрлийн зүрхний хэмнэл алдагдуулж өхөл төрөх хэмийг нунтаглаж холж өгсөн байдаг. Мишель үгээр зогссонгүй тэр мэрэгжлийн эмчийн хувьд бүхнийг нарийн шалгаж байлаа. Жон Полын даралтыг үзэж шинжилгээ хийж температурыг нь хэмжиж эмийг үнэхээр уусан эсхийг лавлаж өглөө уусан уу өдөөс хойш уу гэх зэргийг хүртэл наривчлан асууж байв. Энэ бүхэн Мишелийн хувьд жинхэнэ мэрэгжлийн гэмт хэрэг болж хувирсан. Гэсэн ч Жон Пол дахин тэсэж гарсан. Түүний эмчилгээ ямар ч үр дүн гарахгүй байгаад бухимдаж би тэсгэн байлаа. Эсвэл тэр эсвэл би. Хурдлахгүй бол би амиа хорлон гэвчлэн Никол түүнийг шахаж эхэлдэг. Энэ үгс нь Мишелийг эцсийн алхам хийхэд түлхэж болсон. Тэр 4 дахь хортой холцыг бэлтгэсэн бөгөөд 1998 оны 3 дугаар сарын 4-нд магнины оронд цусан дахь сахарыг бууруулдаг юм өгчээ. 2 хоногийн дараа Жон Пол маш ихээр хөлөөрч ухаан алдаж өгөрч зогсохгүй аж мажмаар комд орж эхэлсэн байна. Ингээд 3 дугаар сарын 11-нд өглөөний 10 цагт эмч сүүжи тосгонд иргэн ирээд Жон Полд ансулин тарьдаг. Энэ тариа нь комыг эргэлт буцсгүй болгож амь насыг нь аврах ямар ч боломжгүй болгож байгаа юм. Дараа нь эмч Никол болон түүний охины гэртээ өдрийн хоолнд урьж Жон Полыг гэрт нь орхиод өөрсдөө тайван сууж хооллосон байна. Никол 14 цагийн үед гэртээ ирэхэд Жон Пол аль хэдийн нас барсан байлаа. Энэ бол Мишелийн мөрдөн байцаагчдад өгсөн мэдүүлэг. Мишель энэ бүхнийг ярьж дуусаад би маш том тэнэг зүйл хийсэн. Би өөрийн амьдралаа устгачихлаа. Би энэ бүхнийг зөвхөн хайртай эмэгтэйгээ аврах гэж л ингэж шийдсэн. Хэрв тэгээгүй бол би түн туслаагүй. Түүнийг аюулд орхисон хэрэг болох байсан гэж байцаалтын төгсгөлд нулимс унгасан байна. Одоо Никол Завадскийг нарийн байцаах ээлж ирлээ. Эхэндээ тэр юу ч хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд өглөөний 5 цагт мөрдөн байцаагчид түнд эмч бас мөрдөн байцаалтаж орж байгаа бөгөөд тэр бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэж хэлгээд Никол ч мөн аргагүй байдалд орж товчхон өгүүлбэрээр нөхөр нь үнэхээр хатуу ширүүн байсан ч тэр түүний дурсамжийг бохирдуулахыг хүсэхгүй байна. Мишель нөхрийг нь хордуулж байсныг мэдэж байсан. Бүр хамтран оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ингээд түүнийг албан ёсоор яллагдагчаар татжээ. Анхны мэдүүлгээрээ тэр хамдарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байснаа дараагийн байцаалтаар тэр гинэд бүх мэдүүлгээ өөрчилж өгөөсгдөг. Тэрээр ярихдаа би юу ч хийгээгүй. Миний нөхрийг Мишель надад мэдэгдэлгүйгээр хордуулсан. Тэр намайг түнтэй хамт амьдрахгүй гэдгийг мэдэж байсан учраас өөрийнхөө өрсөлдөгчийг үхийг хийсэн. Үндэ би нөхрийнхөө өхлийн өдрөл энэ бүхнийг мэдсэн. Мишель намайг алдаж хэрв биднийг барихвал хамтрагч байсан гэж мэдүүл гэж тулгсан гэв. Никол бүр Мишель өөрийг нь хэтэрхий их дагдаг, харин би гэр бүлээ аврахыг хүссэн гэж мэдүүлсэн. Гэтэл 1998 оны 3 сард Жон Пол нас барахын өмнөхөн гарсан утасны жагсаалтад Мишель Никол руу 6 удаа залгсан. Харин Никол Мишель руу 373 удаа залгсан нь нотлогдов. Үнэхээр энэ хэргийг Мишель ганцаараа үйлдсэн үү, эсвэл Никол үнэхээр хамтрагч байсан уу гэдгийг тодруулахын тулд мөрдөн байцаагчид Завадскигийн гэрт нэмжлэг хийдэг. Эндээс Николын хэдхэн 7 хоногийн өмнө авсан тансаг машин дотор өөрийн бичгүүд, банк, татврын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хэмжлэлүүд олддог. Энэ нь одоо гэр бүл үнэндээ өргөн баригдаж бүр шүүхийн арга хэмжээ авахд хүрсэн байсныг баталж байгаа. Харин Мишелийн эмчийн кабинетаас хэрэгт ашигласан эмнүүдийн ямар ч уул мөр олдсонгүй. Харин тэндээс нэгэн хүүхдийн зургууд, жижигхэн хайрын үгс олддог. Эдгээр нь Никол болон Жон Полын охиноос Мишельд бичсэн мэт харагдаж байсан. Шүүгч эдгээрийг охины жинхэнэ бичгийн хэвтэ тулгахын тулд түүний хичээлийн дэвтэр ээж аавдаа зориулж зурсан зургуудыг авч харьцуулан шалгахаар шинжилгээнд явуулав. Үр дүн нь Мишелийн кабинетаас олдсон зургууд үгсийг охин бичээгүй. Хүүхдийг шиг харагдуулсан ч энэ нь охиных биш, түүний хэв маягтай ч нийцэхгүй байлаа. Тэгэд шинжээч Никол болон Мишелийн бичгийг харьцуулахад дүгнэлт нь аимшигтай байв.
Үүндээ Никол Завадский охиныхоо бичгийг дуурайж түүний нэрээр загтал бичиж зургуудыг зурсан байна. Шинжээч Никол бичгийн хэвээ өөрчилж юу ч дуурайх чадвартай. Энэ нь түүний хувийн зан чанарын тогтворгүй өөрчлөлтийн шинж чанарыг харуулж байгаа юм гэж тайлбарласан байна. Никол Завадский охиноо хүртэл ашиглаж амаргаа хурж бүхнийг зохион байгуулсан байх магадлалтай. Тэгвэл Никол Завадский гэж үнэндээ хэн бэ? Никол нь энгийн нэгэн тариачны охин. Тэрний хүүхэд нас хэд энгийн тосгондоо өнгөрсөн тул арай өөр зүйл хүсч байсан. Тийм учраас тэр нарийн бичгийн сургалтанд сууж мэргэссэн байна. Жон-Полд гэрэлснийхаа дараа тэр өндөр насны асрамжийн газар ажиллаж байсан бөгөөд хамтран ажилласагсад нь түүнийг сайхан сэтгэлтэй, хэтэрхий, эмзэг, бас их халамжтай хүн гэж дурсан ярьсан байдаг. Түүнтэй хамт ажилладаг байсан Анни гэх эмэгтэй Николыг би сайн санаж байна. Тэр нэгэн өглөө ажилдаа ирэхдээ маш их сэтгэлээр унсан, уйлж байсан. Учир нь тэр хөхний хорт хавдартай гэж онцлогдсон учраас эмчилгээ хийх хэрэгтэй байсан тул үнэхээр гонигтай байсан. Тэр эмчлэгдэж эдгэрсэн боловч удалгүй түүний ээж нь хорт хавдраар нас барж аав нь хэд сэтгэл готролд орж түүнийгээ дийлэлгүй эмнэлэгт амиа өгүүлчихсэн. Дараа нь түүний цагдаагийн шинжээж ах нь Итали улсад мафтай холбоотой мөрдөн байцаалд хийх явцад амиа алдсан. Эдгээр удаа дараагийн өхлүүд нь Николд маш их зовлон авч ирж байсан ба олон удаагийн оршуулах үйл ажиллагаанаас болж ажлаа таслах тохиолдол их байсан гэж ярьсан байна. Никол өөрийгөө хүмүүс тэр байгууллагын захирал гэж хэлдэг байсан ч үнэндээ 1 жил гаруй хугацаанд тэр зөвхөн нарийн бичиг хийжээ. Мөн түүний хамаатнууд дотор нагц эгч Жюлик их хүнийг шалгахад тийм хүн огт байгаагүй нь тогтоогдов. Николийн цагдаад хүчирхийллийн талаар өгсөн гэж ярьсан гомдол нь чудлаа. Тийм гомдол хизээж бүртгэдэггүй. Мөн тэр гэрлэлтэд цуцлуулах хүсэлт гаргасан гэж мэдүүлсэн ч шалгалтаар ямар ч хүсэлт гаргаагүй нь тогтоогдов. Шинжээчид сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Николийн зан чанар нь байн худал ярьдаг, юмыг хийсвэрлэн зохиодог зуршилтай байсан. Энэ бүхний зорилго нь нэг л зүйл, Мишелийн сэтгэл санааг хөдөлгөж өөртөө татах. Яг үнэндээ Жон-Полыг хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллүүд нь зөвхөн Николийн ярьсан яриа байсан бөгөөд эдгээрийг баримтаар баталсан зүйл олоогүй. Жон-Пол их нэртэй хүчирхийлэл үзүүлдэг хүн биш гэдгийг одоо батлах олон баримт байсан нь түүний найз нөхөд, ойр дотныхон гэр бүлийнхэн түүнийг тайван дүлгөөн хүн байсан. Хизээч муухай үг хэрэглээж ашгарч байгаагүй. Тэр маш том биетэй, булчинлаг, хүчирхэг, үнэхээр сүрдмээрч дотроо бол зөөлөн сэтгэвтэй хүн байсан гэж баталж байв. Дээрээс нь Жон-Полын 10 настай охины мэдүүлэг маш чухал үүрэг гүйцэтгсэн. Түүний хэлснээр аав нь огтхон ч муухай ааштай, хатуу хүн байгаагүй. Харин ч тайван дүлгөөн, инэрэнгүй хүн байсан гин. Нэг удаа ээж нь галзуухны өрөөнд аяг хагалсан чинь аав нь уйлсан байна. Би аавыг хизээж ээжийг зодож байхыг хараагүй. Ер нь ээж бол байнга л худлаа хэлдэг гэж охин нотлон хэлсэн байна. Нэг талд Никол гэх энэ худалч эмэгтэй чөтгөрмөд овжин бусдыг удирддаг. Харин нөгөө талд эмч Мишелд хуяг бягуу тэр хэн бэ? Яагаад тэр бүх худалд итгэж ихнэр хүүхдээ орхин олон жилийн турш нутгийнхны хайртай нэр хүндтэй хөдөөгийн сайн эмч байснаа гэж хөв. Олон жилийн турш тэр өөрийн амраг цохорсон мэд дурлсан байснаасаа тэр түүний хэлсэн бүх үгэнд итгэж байсан байна. Гэсэн ч Мишелийн хувьд энэ үннийг ухаарах нь бараг төсвөрлөхийн аргагүй байсан. Шүүхийн урьдчилсан мөрдөнгийн төгсгөл Никол өөрийн мэдүүлгээ хэвээр хадгалсаар байлаа. Тэрээр миний эмч нөхрийг минь хордлохоор төлөвлөж байсныг би мэдээгүй. Нөхрийг минь нас барахаас хэдхэн цагийн өмнө л би мэдсэн гэж гүрээсээр байлаа. Тэгэхээр хамгийн муугаар бодоход тэр зөвхөн илчилж хилээгүй гэм буруутай байж болох юм. Харин Мишель өгсөн анхны мэдүүлгээс хойш нэг ч удаа хэлсэндээ өөрчлөлт оруулаагүй. Үнэхээр би хорлсон. Никол эхнээсээ бүгдийг зөвшөөрж хамт байсан гэж байнга хэлсээр байв. Ингээд 2 жил гаруй мөрдөнгийн дараа шүүх хурал 2001 оны 6 дугаар сарын 20-нд Оголын хотод эхэлсэн бөгөөд эхний өдрөөсөө л олон хүн шүүх танхимд цуглав. Аимшигт чөтгөрийн амаргууд гэгдсэн 2 хэрэгтнийг харахын тулд бүх нутгаас хүмүүс сонирж сандаа хөтлөгдөн ирсэн байна. Шүүх хурал 3 өдөр үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Мишель түүнийг байнга Никол гэж дуудаж байхад харин Никол түүнийг эмч эсвэл ноёнтон гэж дуудаж харин нөхрөө нэрээр нь дуудахгүйгээр зүгээр л манай нөхөр гэж хэлж байлаа. Энэ үйлдэл нь Никол өөрийгөө маш хүйтэн сэтгэл хөдөлгөөнөө ил гаргадаггүй эмэгтэй мэтээр харуулахыг хичээж байгаа мэт байв. Мишелийн байр суурь бол тодорхой байсан. Тэр гин буруугаа хүлээж шал шийтгэлээ хүртхийг хүсэж байлаа. Харин Никол өөрийгөө гэмзэнгүй гэж мэдүүлж миний нөхөр бол миний хайрлсан цорын ганц хүн хэмээн хэлж байв. Түүний мэдүүлгээр бол Мишель сарын турш нөхрийг нь хорлож байсан. Гэхдээ энэ нь зөвхөн атаархлын улмаас хийгдсэн зүйл.
Би ангаахын талаар юу ч мэдэхгүй. Хэрэг би юунд буруутай гэж хэлэх юм бол аюулд орсон хүн туслаагүй гэдэг зүйлэл байж болох юм гэсээр байв. Харин түүний энэ үг танхимд байсан олон хүнд таалагдсангүй. Учир нь байнга буруугаа бусдад чихэх гэж оролцоор байсан. Ингээд шүүхийн шийдвэр гарч Мишель Труянгбягууд 20 жилийн хорих ял, Николь Завадскийд 25 жилийн хорих ял оноосон байна. Хохирогчийн эцэг эх энэхүү шийдвэрийг шударга биш гэж үзэж байсан. Тэр хоёр хоёулаа хамтдаа аллахыг үйлдсэн, тиймээс адилхан ял авах ёстой гэж эсэргүүцэл үзүүлж байсан байна. Николь Завадский тэр даруйда давж залтгаар шийдсэн. Учир нь одоо амрагаасаа илүү ял сонссон. Гэвч прокурорын газраас Николь дангаараа дахин давж заалдах боломжгүй, заавал хамт шүүх ёстой гэснээр хамт хүсэл гаргасан байна. Тэгээд 2002 оны 3 сард Төв хотод 2 дахь шүүх болсон байна. Энэ удаа 4 өдөр үргэлжилсэн бөгөөд Николийн хувьд ашиггүй өнгөрсөн. Түүний 3 жилээр илүү буюу 28 жил болгон сунгасан. Харин Мишелийн ялыг хэвээр нь 20 жилээр нь үлдээсэн байна. Өнөөдөр Николь Завадский өөрийн ялаа хоригдох газраа эдэлсээр байгаа. Тентхийн хүмүүсийн хэлснээр тэр маш найрсаг ээлдэг нэрэн болжээ. Эмч Мишель Труянгбягуугийн талаар одоо тодорхой мэдээлэл олдоогүй. Ер нь бол 2022 онд суллагдсан байх ёстой гэж би бодож байна. Тэгээд тэр суллагдсныхаа дараа бол ер нь дахин эмчлэх ирэхгүй болсон байх ёстой. За ингээд өнөөдрийн маань хэрэг үгээр өндөрлөж байна. Та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. За бичлэгээ дуусгахаас өмнө бүх үзэгчдэд баярлалаа илэрхийлье. Удахгүй бүгдээрээ мянгуулаа болох гэж байна. Та бүхний дэмжлэгээр урам зориг орж урамтайгаар одоо бичлэгээ бэлддэг байгаа шүү. Тэгэд үргэлжлүүлээд дэмжиж байгаарэ. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.